Харин орон нутгаас ирүүлсэн мэдээлэл хүргэе. Дундгой аймгийн Төв халахын дуулалж жүжигийн театрын үзүүрээр дамжуулан бага насны хүүхдүүдийн хүмүүжилд эерэг нөлөө үзүүлж байна. Аймгийн театрын уран бүтээлчдийн төлөвлөж буй Сарсан Багавахын домог жүжиг нь бусдад муу санахгүй байх эерэг зөв бодолтой байвал үйлс нь бүтэж сайн сайхан явахыг таниулсан бүтээл юм а. Сарсан Багавахын домог утсан хүүгэлдээн жүжигийг уран бүтээл солилцох гэрээний хүрээнд солилцсон тоглож байгаа юм байна. Төв Монгол туурхтан театртай хамтран ажиллаж солилцоогоор ирсэн жүжигийг аймгийнхан хүүхэд багчуудад тоглож үзүүллээ. Хүүхдүүд гэдэг бол одоо Монголын ирээдүйн тойл болж байгаа хүүхдүүдэд бам одоо ээж аавын хүмүүжил сургуулийн боловсрал дээр нь одоо соёлыг түгэж байгаа бидний одоо тоглож байгаа энэ уран бүтээлүүд маань бас одоо зөв хандлагыг өгснөрөө хүүхдүүд маань зөв болгосон хүмүүжих юм аа. Уран бүтээлийг бусад аймагуудтайгаа солилцож бай гэсэн санал санаачлагыг гаргаж бүтээлүүдэд солилцсон тоглож байгаа юм. Бүтээл солилцсноор тухайн театрын урын сан аривжин уран бүтээлүүдийн тоо нэмэгдэх сайн талтай юм а. Мөн жүжигийн утга санаа бол санаа мууд яван хатан Сарсан Багавахын наранд хатна гэдэг ардын зүүр үгийн утга учирыг хүүхэд багчуудад ойлгуулахыг зорьсон байна. Соёл урлаг аялал жуулчлал залуучуудын яамны одоо соёл түгээх аянд Дундгой аймгийн Төв халахын дуулж жүжигийн театрын уран бүтээлчд маань нэгдэж Сарсан Багавахын домог утсан хүүгэлдээн жүжигийг 8 удаагийн тоглолтоор нийт 1000 гаруй хүүхдүүдтэй өргөн барьж соёл түгээлээ. Энэхүү жүжигээрээ дамжуулан аливаа хүн санаа муутай байх юм бол Сарсан Багавахын мэд ганцаараа харанхуй нөхөнд агууд үлддэг юм шүү гэсэн утга санааг агуулжээ. Найс нөхөдөө тустай олонтойгоо нийтж хүнд тустай дэмтэй явхаа бас олонний дунд хүндлэгдэж сайн сайхан амьдэрдэг. Үйлс нь өөдөө явдаг юм шүү гэдгийг ямагт харуулахыг хичээсэн гэдгээ жүжигчид хэлж байлаа. Тэгээд бидний одоо зорилго бол цаашдаа энэ хөрс зэрэгэлдээ ойролцоо аймагуд болоод бусад аймагуудтай бусад уран бүтээлүүдэд солилцож бидний одоо ард түмэнд хүргэх энэ тал дээр голлон бас анхаарч ажиллаж байгаагийн нэг ажил нь бол одоо энэхүү ажил үлээ. Тэгээд энэ бүтээлээс үүдээд бусад аймагуд маань өөртөө тоглогдсон бүтээлийг одоо дарж явах биш дараагийн аймагуудын бусад үзэгчдэд хүүхэд багчууд хүргэх зорилгоор одоо манай хүүхдийн жүжигүүдийг бас одоо Төв аймгийн театр маань авч тоглохоор ийм гэрээгээр хийж өнөөдөр Төв аймгийн театрын тайзнаа тавигдсан энэ Сарсан Багавахын домог жүжиг бол манай хүүхэд багчуудаа одоо ингэж хүрлээ. Цаашид хүүхэд багчуудад зориулсан жүжиг уран бүтээлийг театрын тайзнаа улам нэмэгдүүлж олон болгохыг хичээж ажиллаж байгаа тус театрын удирдлагууд хэлж байлаа. Ер нь урлагаар дамжуулж хүүхдийн хүмүүжилд эерэг нөлөө үзүүлнэ гэдэг хамгийн үр дүнтэй бөгөөд сайн арга байдаг байна.